За юуны өмнө би бол энэ стратегийн худалдан авалт буюу гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтцоороо шилжиж байгааг бол зөв болж байна л гэж ойлгож байгаа хүмүүсийн нэг. Гэхдээ яг асуудал байгаа гэдэг бүгдээрээ л одоо байнга яриад байна шүү дээ. 3 асуулт байна. Нэгдүгürt энэ яг одоо энэ гүйцэтгэлийн санхүүжилтээр эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авч эмнэлгийн үйл ажиллагааг удирдах гэдэг энэ чиглэлээр энэ манай ялангуяа одоо улсын эмнэлгийн удирдлагууд хэр ойлголттой байгаа вэ гэдэг ийм асуулт байна. Эмнэлгийн одоо удирдлагуудаа уулзах зэрэг л мөнгө дутчихна гэж одоо ярихаас биш энэ дутсан мөнгөө яаж дутсан санхүүжилт дутсан нөхцөлд бол тэр эмнэлгийг яаж авчих талаар ойлголт байгаа эсэх нэг жоохон эргэлзээ төрүүлээд байгаа. Энэ дээр та бүхэн бас нэг мэдээлэл дээр байгаа усуд хариулаач гэж байна. Хоёр дахь зүйл энэ одоо гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор өнгөрсөн одоо шин буюу ойрын хугацаанд бол нэг иймэрхүү арга хэмжээнүүд авсан. Энэ шаардлагатай бус хэрнээ эрүүл мэндийн даатгалын сан төсвийн нөлөөлөл үзүүлдэг эмнэлэг зүйн үр дүн муутай санхүүгийн хувьд үр ашиггүй тусламж өөрчлөлийг бол ингээд үе шаттаагаар хасаад явж байгаа. За энэ ийм байна. За яг одоо энэ үе шаттаагаар санхүүжилтийн хассантай холбоотойгоор сан дээр нь хэр одоо ачааллыг хөнгөлөхөд энэ одоо хувь нэмэр болсон юм бэ гэдэг нэг юм асуулт байна. Яг энэтэй уялдсан байдлаар нөгөө талдаа эмнэлгийн үйл ажиллагааны доктортой байдал бас нөлөөлж гинүү. Энийг та бүхэн дүн шинжилгээ хийж үзсэн үү гэсэн нэг юм асуулт байна. За миний 3 дахь асуулт. 3 дахь асуулт их тодорхой асуулт. Энэ би их бол дараагаас асуучих гэж бодож байна. Энэ нөгөө Баялгийн аймгаас надад одоо эмнэлгээс ийм бичиг ирүүлсэн юм л да. Санхүүжилтуудад дутуу олгогдчихж байна гэдэг. Яасан гэхээр сандар бол төлөвлөлт бол 20.9 тэрбумаар байсан чинь бид эрүүл мэндийн даатгалынхаа ерхий газартаа гэрээ байгуулахаар 17.9 тэрбум болгоод ингээ хасалт хийсэн гэдэг. За хасалт хийсэн гэдгээ та бүхэн бүгдийг ярьчлаа. Тэгсэн одоо эмнэлгийнх нь бол нэг ийм бэрхшээл хийдэг юм л да. Тэгээ сар болгон бид бол одоо ингээд 1.2 тэрбумын санхүүжилт авдаг байдлаар ийм схем хийж гисэн. Тэгээ одоо нэгдсэн эмнэлэгт бол 505 ажилтан ажилдаг. Тэгэхээр эдгээр одоо ажилтнуудын сарын цалинч хүрэхэргүй ийм нөхцөл байдлаар орчлоо гэж. За одоо нөгөө санхүүжилт маань мэдээж хэрэг бид схем эсвэл санхүүжилтийн үндсэн одоо шинэ зарчим зөв гэж байгаа мөртлөө улсын эмнэлгүүдээр нэг ийм байдал үүсчихэд байгаа байхгүй. Тэр энийг ер нь их бол дарга яаж шийдэх үү гэдэг чиглэлээр та бүхэн бас гаргалгаа шийдлүүдэд одоо бодсон л байгаа билгүй. Энийг та нэг бидэнд бас тайлбарлаж өгөөч. Тэрнээс гадна одоо эмнэлгийн удирдлагууд энэ дээр бас ямар ойлголттой байгаа юм бэ гэдгийг бас дахиж асууя гэж. Баярлалаа. За энэ хол дарга хариулна 6 дугаар микрофон. За Зүлбакар гишүүний асуултанд хариулъя. За 90 орон нутгийн эмнэлгүүдэд бид бүхэн бас санхүүжилтийн юм маань нөгөө зочмог, төлөвлөгөөд, архаг гэдэг энэ оншийн бүлгүүдээр бас төлөлтүүдийг хийж тодорхой төсвийг тавьж гэрээ хэлцэл хийж байгаа. За энэ жилийн хувьд бол лавлгай шатлалын 321 байгууллагатай бид бүхэн гэрээ хийхээр төлөвлөлөөд ажиллаад 90 бараг 93-4% явж байгаа. За Баялгийн аймгийн хувьд бол санхүүжилтийн хувь өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулахад нэг 10 орчим хувь буурсан. 19 өнгөрсөн онд 24 онд 19.5 тэрбум байсан. За энэ жилийн гэрээлтийн дүн бол бараг 18 тэрбумаар хийгдсэн. За энэ дээр бол 1.5 тэрбум хасагдсан. Энэ дэхтэй зарим тусламж үйлчлэгээ нөгөө төрөөс даах болон бусад үйлчлэгэнд энэ маань судахтад орох дээр ерөн бол нэг айхтар тийм санхүүжилтийн тэнцлийн дүн дээр зөрөө байхгүй байгаа. Ерөн бол хасагдлын хувь бол нэг 5 орчим хувьтай гэж ойлгож болно. За энэ маань өөрөө нөгөө нэг архаг оншийн бүлэг дээр баг зэргийн хязгаарлалтууд орж төсвөөс хасагдсан ийм нөлөөлөл байгаа. Энэ дээр харин эрүүл мэндийн байгууллагууд маань маш зөв төлөлтийг хийж за дэвчиж болох зардлуудыг бас тодорхой хэмжээнд дэвчиж хүний нөөцийн зөв бодлогыг барьж ингэж ажиллах зохион байгуулалтад ажиллах хэрэгтэй. За эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үндсэн чиг үүрэг бол тухайн эрүүл мэндийн байгууллагуудаас үр дүнтэй, хүртээмжтэй, чанартай тусламж үйлчлэгийг худалдаж авах ийм л хуулийн эрх зүйн орчинд ажиллах хэрэгтэй. Энэ чиг үүргийнхаа дагуу ажиллаж байгаа. За дээрэс нь эрдэмтдээс баталсан тогтоол журмуудыг бол хэрэгжүүлж ажиллах ийм үндсэн чиг үүргийнхаа хүрээнд ажиллаж байгаа. За тэгэхээр цаашид эрүүл мэндийн байгууллагууд маань бас яг энэ төсвийнхаа хүрээнд өөрсдөө жилийнхаа төсвийг зөв төлөвлөж худалдаа авалтуудаа зөв зохион байгуулж ингэж ажиллах ёстой л гэж хэлмээр. За түрүүн бас Ариун зай сайдын асуултанд дутуу хариулсан байлээ. За манай байгууллага энэ зөрчилтэй байгууллагуудтай бол шүүх прокурорын байгууллагатай бас хамтарч ажилладаг. Энэ дээр зөрчил үүссэн байгууллагуудыг бид бүхэн бас хууль эрх зүйн орчны хүрээнд нь шийдвэрлэх арга хэмжээнүүдээ аваад ажиллаж байгаа.
За энэ жилийн одоо 2 дугаар улирлаас эхлээд энэ асуудлууд маань олон нийтэд бас ил болоо явнаа гэдгийг бас хэлье. За баярлалаа. Чимбэрэн